гишүүн Батланбаатарын сайтнаа хариг хүндэтгэн өгсөж сэргийн өрөөний өдрөд жолсон өдрөдийн дарга Ахмад Найдын цэрэг хувцас шигтэн суухад цээж дүүрэн дурсан чөврэн цэл залуухан Монгол улсын ойрын нутаг болсон Сэлэнг аймагт Сэвтүчнийхээ 110 дугаар ангийг шилжүүлэн байрлуулж манай Сэвтүчний 110 дугаар ангийн барилгачдын өөрсдийнхөө ажиллаж амьдрах штабын барилга, цэргийн байр, за тэгээ өөрсдийнхөө амьдрах одоо албан тушаалын орон сууцыг маш богино хугацаанд эрчимтэй ажиллаж өнөөдөр бид бас хүлээн авахар энд зогсож байна. Нарийн бүрэний цангнах дууг сонсоод чи намайг самгүй Өсөргийн жанчин Маршал Бөмбөгийн 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар Монгол Ардын хувьсгал цэргийн бүрэлдэхүүнд барилга инженерийн гэрчлэл байгуулснаар өнөөгийн барилгын инженерийн цэргийн түүхийн хуудас нэгдсэн байх юм а. Монголын Ардын армийн барилга инженерийн цэрэг нь удаан байгуулалтын түүхэн амжилтуудад Монгол орныг ажил дүрийн орон болгох. Төр засгийн бодлогын хүрээнд газар тариалангийн бүс нутгуудад олон гаруй сум сангийн аж ахуйг байгуулж олон зуун нэгдэл үйлдвэрийн барилга байгууламжийг бедан барьсан түүхтэй.